одоо хүргэж бодож байна. За энд бэлгэж сонсч за Facebook-оор ирсэн байна. За уучлаарай би эмч хүн те. Мис заслын тэргүүлэх зэрэгтэй бүр 15 жил ажиллаж байгаа. Миний цалин 410 мянган төгрөг. Бас би ч бас доод цалинтай хүн юм байна да гэж байна. Харин ерөөсөө ийм л учраас л би тэр дундаж цалинтай хүмүүсийг хайгаад байгаа байхгүй. Дундаж цалинтай гэсэн тэр цалингийн дундаж хэмжээнд хамрагдж байгаа хүмүүсийг хайгаад байгаа. Монгол улсад мис заслаар те тангараг өргөөд бүр хүний амь авардаг одоо ажлыг 15 жил хийгээд тэргүүлэх зэрэг авчаад тэр 410 мянган төгрөгийн цалинтай тэндээс ч 20% шимтгэлэн явчихж байгаа. Гэхдээ өөр хин дундаж цалинд хамрагдах хэрэгтэй юм бэ тий. Өшөө тэр эмч цаашаа хэдэн жил ажиллаж байж тэр дундаж гэсэн игнэнд очих хэрэгтэй. Өшөө ямар зэрэг цол авч яаж тий тэр мис заслын эмч хүн тэр хэмжээнд очих хэрэгтэй бай гэдэг асуудал бол маш сонирхолтой болж байна л да. За тэгээ өнөөдөр бас хөндөгдсөн нэг ноцтой асуудал бол үндсэндээ интернетийн бүх сайтуудаар явлаа л да. Монголчууд бол бас эвсгээ. Эвтэй байхдаа бол бид нар хүчтэй. Сэтгэлдүүд орж ирж штэ мессежээр. Эвтэй байхдаа хүчтэй штэ. Бүгдээрээ гоё эвсэг байл та. 76-тайгаа эвсэг бай, 76-аас бид нартэйгээ эвсэг бай гэдэг гоё уриалгууд бол гарч ирж штэ. Цаад болч юм бодлоо ахаа. Яалитком дээр. Тэгэхээр энэ дээр өнөөдөр мэдээллийн чухал зэгмийн сайт бүрэн хааны 51%-ийг төр дөх молекулын молго буюу талс маргад тагшуулыг тэгшилж эхэллээ гэдэг гарчигтай маш ноцтой нийтлэг гаргасан байна. Энэ бүрэн хааны фосфоритын орд гэж юу хэлж байгаа юм бэ гэд би тэрийг бас нэг учрын нарийн сайн ойлгохгүй байсан. Тэгээ манай сая сэтгүүлч Отхон гэдэг ихч байдаг л да. Отхон ихч маань энэ хөвсгөлийн бүрэн хааны фосфоритын орд руу яваад бүр ингээд сурвалжлах хийгээд үзээд энэ төр ирсэн чинь фосфорит гэдгийг би тийм үнд металл гэж ойлгодог байсан байхгүй. Энэ зүгээр бордоо юм лээ шүү дээ. Хятадын газар тариалангийн бордоо юм л. Хятадуудад газар тариалангийн хятадуудад бордоог нь гаргаж өгөхийн тулд фосфоритын ордыг жишээ нь Батбаяр гишүүний хүүхэд Батгшиг гэдэг залуу талс маргад компаниар бол завчиж эхэлж байгаа байхгүй. За. Хамгийн гол нь энэ фосфоритын ордыг ашиглаж эхэлснээр монголчууд Монголын шивцаар гэгддэг хөгсгөл далаагаас салах дээр хүрч байна. Энийний төлөө бас нэгдэж дуугараач гэдэг ийм санаачлагыг бас монгол комментчдоос уламжлаад өгөөч гэсэн тийм хүсэлтүүд гарч байгаа. Энэ бүр одоо бүр хуулийн завхрал гэж байдаг л бол энд бүр өстө төгсөөр. Жишээ нь талс маргад компани гэхэд 2007 онд заяа. За энэ дээр байж байгаа л энэ байна. Энэ Батбаяр гишүүний хүүхдийн компани энэ талс маргад гэж байгаа. Компани лиценз гэж байна. 2007 оныхын би зүгээр тоод энэ зүгээр утга алтан заяа. 2007 онд байна шүү дээ. 1 2 3 4 5 6 7 8 9 лиценз авсан байгаа. Зөвхөн Хөвсгөл аймагт. Хөвсгөл аймгийн Алаг Эрдэнэ, Ар булаг, Бүрэн тогтох, Түнэл гэдэг ийм сумдуудад 2007 онд гэхэд 9 лиценз авч ирсэн. Тэгээ нийтдээ бол энэ одоо ашиглах гэтэл жишээ нь 2 лиценз эзэмшсэн ингэ байж байгаа. Фосфоритын ордыг Монгол улсын стратегийн орд газар гээд хуульчлаад батлаад хамгаалцсан бичдэг. Тэгэхэд фосфоритын ордыг те бүхэл бүтэн Монгол улсын стратегийн ордыг ганцхан хүн эзэмшиж байгаа. Ингээ бодоход бүр арай дэндүү тийм шудраг ус таталцаа газар авчаад байна л. Гэхдээ Монгол улсын стратегийн ордыг ганцхан хүн дангараа эзэмшиж идэм бол би ядч бас нэг ганцыг авмаар л шүү дээ. Тийм аммаар л шүү дээ. Хинч л аммаар л шүү дээ. Төрсөн газар ямар цамаандаа биш үстэй. Тэгэхээр ингээ асуудал ярихаар зөв энэ их хөгийн юм байлээ. Асуудлын нэрэд ингэхээр ингэдэг гинэ. Гэхдээ тэгээд одоо аймгийн засаг даргаалалт хэлдэм байл. Энд чинь орон нутгад одоо шийдвэр гаргах хамгийн дээд эрх мэдэлтэй хүн аймгийн засаг дарга нэрийг. Тэгээд засаг дарга Цэрэн Жав гэдэг нөхөр байна заяа. Тэгээд энэ Цэрэн Жав гэдэг нөхөрт ингээ ханддаг гинэ баяра. За чи хөгийн заяа. Сонсохоор ингэж байгаа. Гэхдээ ингээ аймгийн дарга анч болохоо байлаа шүү дээ. Одоо хөвсгөл далайг сэргээх чинь энэ чинь одоо хөвсгөл нуурыг цаазын тавцсан жинхэнэ одоо цаазлах чинь энэ төрлийн асуудал явахаар ингэдэг гинэ. Аймгийн засаг дарга нь. Одоо тийм яах шаардлага. Яагаад өгөхөр энэ нөгөө Батчууд хоёрын хүүхднүүд энэ талс маргад компани нь аймгийн засаг дарга Цэрэн Жавын хувийн объектыг түрээсэлт юм байна л да. Одоо нэг объектын аймгийн засаг даргын нэг офисын түрээсэлд суудаг түрээсийн мөнгө нэртэй. Чи болохоор би аймгийн засаг дарга байгаад байдаг. Чи тэр талс маргад компани захирал байдаг. Чи миний нэг офисыг л ингээд түрээсэлдэг нэртэй надыг авилгадчихдаг байхгүй. Тэгэхээр би чамтай юу ярих юм бэ тийм үст. Чирүүн бойлоо би түрээсээ цуцалтаа гэтэл дүүрэн үст. Гэхдээ би ч ярьж чадахгүй шүү дээ тийм үгэл тий. Тэгээ энэ бүрс хөгийн бүр нэг тийм завхал тавьсан. Тэгээд энэ юу яаж нөхөр зэрэг энэ бүр хөвсгөлийн биш. Монголын асуудал. Цаашлаад дэлхийн цэнгэг усны асуудал яригч байгаа. Хөвсгөл далаа дангаараа дэлхийн цэвэр усны 3% агуулаа байждаг. Монголын цэвэр усны нөөцийн бараг одоо дийлэх хэсэг нь тэр хөвсгөл нуур байж байна. Фосфоритын ордыг ашиглаж эхлэхэд доороос нь уран, селен гэдэг одоо маш олон төрлийн хорт байцууд гарч ирнэ гэсэн тийм одоо эрдэмтдийн тооцоо судалгаа гаргасан байна. Энэ миний одоо жишээ нь ус шингэн хөвсгөл далаад өөртөө шингээгээд өгнө.
Ийм байдал байна гэдэг хатлаад ерөөсө зүтгэсээр байна. Одоо ер нь юу ашиглаж эхлэх гэж юм да. Тэгээд одоо бид нар ч тэгээ Азгүй хөвгөө улсууд юм да нэг ядч нэг ганц талаа хийж нэг бүрэн бүтэн хараад байж исэн бол тий. Гэхдээ одоо ширэхээс өмнө очиж үзэг одоо улсуудад байгаа шүү дээ. Бас нэг хөөрхөн ширэхээс өмнө нэрээ очиад байна ачаасгүй дээ мөн хэцүү ч юм аа. Цаг баг үлдсэндээ ямар ч байсан. Тэгээд энэ асуудал дээр бас үзэгч таах хүмүүс сандаа оноогоо илэрхийлээрээ. Тэн дээр бас нэгдэсгээ. За наад Батбаярын хүүч нь Баян онгорыг бол ухаж дууслаа гэсэн сэтгэл орж ирж байна. За одоо Баян онгорыг бол бас ухаад дуусч байгаа юм байна. За ёстой даварцаацсан байна да гэсэн сэтгэл орж ирж байна. Наа чи юу байгаа шүү. Чухал цэгмээ сайт дээр тавигдсан байгаа материал шүү. Энэ өдрийн санны сэтгүүлч оюун өнөөдөр санны сэтгүүлч оюун гэрэл гэдэг эмэгтэйг бичсэн юусэн баха нийтлүүлсэн баха. Уншаад үзээрэй. Үнэхээр хөгийн одоо тий ер нь одоо орон нутагт хуулийн завхрал гэж юу гэдгийг л одоо маш тодорхой бичсэн байна. За тэргээр дарганараа чангалаад байхаар энэ хурган дарганараа мэдээж бас шалгах хэрэгтэй юм шүү. Энэ одоо сүүлийн үед энэ аймгийн цэцэг энэ багийн цэцэг дарга нар ерөөсө тодорхой байлаа шүү. Одоо би бас нэг дарга юм чи одоо юунаасаа тодорхой гэж одоо үзээд байгаа зүйл болчихлоо. Яашгүй одоо шилээд болчихлоо. Яаж л да. За наад 76 чинь өөрсдийгөө оруулж байхгүй юу да. 650 гэдэг чинь л одоо өөрсдийнх нь цалин юм да гэсэн юм сэтгэл. За өчигдөр баярын өдөр үзэгч таах хүмүүс санаж байгаад Монгол коммент нэвтрүүлэг бас архины асуудлыг дэвшүүлэн тавьсан. Бас тодорхой хэмжээнд би бол өчигдөр бол яриад Монгол комментчдтойгоо санаа оноогоо солилцохдоо үр дүн гарч гэж харж байна. Яагаад гэвэл өнөөдөр одоо мэдээллийн залууцэг.com дээр бол дэлхий дээр хамгийн их архи уудаг 25 улсын жагсаал гэсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдгдснээр 11 онд дэлхий дээр 2.5 сая хүн алкоголоос болж нас бардгаа гэсэн тооцоо судалгаа гаргаж. За ингээд дэлхийн хамгийн их архи уудаг 25 орны жагсаалтыг 25-аас нэхлээд доош нь танилцуулсан байлаа. За 25 дугаар байранд бол Латви улс ордог гинэ. Жилд нэг хүн ноогдох согтууруулах ундааны хэмжээ нь 12.79 литр. Нэг хүнд ноогдох согтууруулах ундааны хэмжээ нь 12.79 литр гэж. 24 дугаар байранд Финланд 1253 гэд. За ингэ явж байгаа. 23 дугаар байранд Герман, 22 дугаар байранд Люксембург, 21 дугаар байр Австри, тэгээ 20 Нидерланд, тэгээд Словак, Их Британь гэл ингэ явж байгаа. Франц, Ирланд, одоо Ирланд гэж одоо маргааш бол эдгээр улсад бүр амар уудаг улсууд шүү дээ. Маргааш бол одоо жинхэнэ уултын өдөр нь. Үндэсний баг уудаг баяр нь гэж. Амар уудаг улсууд. Тэгэхэд Португал 14-т байж хаад те. Литв 12-т гэл ингээл дандаа Хорват 11-т гээд ингээд энэ 10 дугаар байранд Беларусь, 9 дугаар байранд Словен, 8-д нь Румын, 7-д нь Андор, 6-д нь Эстон, 5 дугаар байранд Украин, 4 дугаар байранд Орос гэж байна. Орос гэхэд одоо 4-т байдаг ба шүү дээ. Одоо дэлхийн хамгийн их архины хэрэглээтэй орно шүү дээ. Тэгээ 3 дугаар байранд Унгар гэж байгаа. 2 дугаар байранд Чех улс гэж байгаа. Тэгээ 1 дугаар байранд одоо манай ах л өчигдөр байж исэн ингээл харгасан чинь Мол гэдэг ингээд явж ирсэн. Молдов гэдэг өөр орн бол явчихсан. Алдч уу андуурч уу яач юу ч үгээд ингээд яасан чинь доороос нь коммент орж ирсэн байл дээ. Оо Монгол улсыг энэ шалгаруулалтанд оруулах ямар ч шаардлага байхгүй гэж. Угаасаа тэр яг тасраа явцсан. Яг тасраа явцсан гэхээр зэрэг өчигдөр яг энэ асуудал ярьж байсан чинь наркогч чи нэг юу яагаад өгөөч нэг мессеж харуулад өгөөч. Энэ яасан гэхээр зэрэг гарцанд мессеж ирж байгаа. Энэ одоо нөгөө юу байхгүй юу? Гой амьдрал архигүй Монгол ураг дэвшүүлээд байгаа байгууллага байхгүй юу? Энэ ингэж байгаа. За энэ гой харагдах нь. Дэлхийд дахинд нэг хүнд ноогдох архины хэмжээ нь архи согтууруулах ундааны хэмжээ 8 литр болоход тэр улс үндэсний аюулгүй байдлын хэмжээнд орлоо гэж үздэг гинэ. Нэг иргэнд нь 8 литр согтууруулах ундаа ноогдож байгаа үед тухайн улс үндэсний аюулгүй байдал нь алдагдж эхэллээ гэж үздэг гэж. 10 литр болох юм бол гамшигын хэмжээнд хүрч эхэллээ гэж үздэг гэж. Монголд бол нэг иргэнд ноогдох архины хэмжээ энэ байна. Монголд 48.5 литр гэж. Юу аюулгүй үндэсний аюулгүй байдал гамшигын хэмжээ цаашаа өөр одоо юу байх юм те энэ бол одоо дайн одоо дайчин бүр одоо там өөр юу гэж болох тэр бүгд төрсөн. Арга байхгүй. Дэлхийн хамгийн их уудаг 25 орны жагсаалтад Монгол орохгүй шүү дээ. Бүр дэнд өндөр авсан байхгүй чи баг одоо нөгөө Формула 1-ийн авторуултаанаар бол одоо тойрогдод явсан байхгүй. Нөгөө тойрог орнуулаад тийм бүтэн тойрогоор төрүүлнэ гэж ярьдаг шүү дээ нөгөө Формула 1-ийн уралдаан чи. Формула 1 гэдэг одоо нөгөө Томьёол 1 уралдаан гэдэг нөгөө тойрогдчихлоо гэж ярьдаг ш. Шумахер одоо тойрогдчихлоо гэж ярьдаг. Монгол бол одоо энэ архи их уудаг 25 орныг бол одоо бүтэн тойрогоор төрүүлж явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ жагсаалтанд орох шаардлагагүй болж байна.
ийм асуудал одоо жишээ нь бол байж хат манай төрийн төсөөд бол юунд хөрөнгө оруулаад байна тий? Ямар зүйлийг одоо яриад байгаа юм бэ? Асуудыг хөвшүүлээд байгаа юм гэдэг бол үнэхээр үнэхээр тий. За 630 мянга гараа худлаа баха манай ээж гэхэд нийт гар дээр 350-290 мянгаыг авдаг. Тэгээд 80 мөдөч нэмэгдэр 430 болон шүү дээ. Энэс дуудлаа. За өнөөдөр бас Twitter-т нэг яригдсан гол зүйл гэх юм бол энэ байрны асуудал их байлаа. Тэгээд ер нь бол хэлж ийлээ те. За тэгээд энэ сайн баярга залуу нь бол өнөөдөр бас Монгол улсад хэдэн хүн одоо ажилдаа хэдэн хүн ажилгүй байна.